Улс төрийн намын тухай хуулиар намдууд төрөөс олгох санхүүжилтийн дүн эцэслэгдэж төрийн санд шилжсэн байна. Хууль заасан шаардлагын дагуу улс төрийн 7 нам 250 саяас 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авахар байгаач үнэн ба зөв нам хуулийн шаардлага хангаагүй улмаас энэ жилийн санхүүжилтээс хасагдахаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус намын зүгээс энэ жилийн санхүүжилтээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү намууд төрөөс санхүүжилттэй болсноор ил тод цоошин улс төрийн намын соёл хөгжих үндэслэл бүрдлээ гэж судлаачид ярьж байна. Манай улс 1990 оны 5 дугаар сард анхудаа улс төрийн намуудын тухай хуультай болсон. Одоогоос 35 жилийн өмнөх энэ хуулийг судлаачид шинэ тогтолцоо руу шилжих үед олон намын тогтолцоог хуульчилсан шилжилтийн үеийн хуулиа гэж тодтогдог. Тухайн үед олон шинэлэг зохицуултыг оруулсны дотор нам санхүүгээ өөрсдөө хариуцах заалт багтаж байсан явдал юм а. Мөн зохион байгуулалтын хувьд хуучин тогтолцоонд байсан аж ахуйн нэгж байгууллагуудад байсан намын бүтцийг халж үйл ажиллагаа нь илүү нээлттэй байх заалтыг оруулж өгсөн явдал юм. Гэхдээ өнгөрсөн түүхийг харахад улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус хаанаас ямар санхүүжилттэй босгодог вэ гэдэг нь тодорхой бус явж ирсэн юм а. Тэгвэл улс төрийн намуудад цоо шинхэн хөгжлийн үе эхэлж байна гэж судлаачид онцолж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд улс төрийн намууд ямар хөрөнгөтэй байсныг бид нар огт мэддэггүй байсан. Одоо сая сонгуулийн ерөнхий орооны гаргасан мэдээллүүдийг харж байхад бол анх удаа бид нар намууд ямар хөрөнгөтэй юм бэ гэдгийг мэдж байна гэдэг бол намуудыг үнэлэх, дүгнэх, эсвэл иргэд ямар нэгэн одоо судалгааны ойлголт авах, шинжилгээ хийхэд нь дэмжлэг болох хэмжээний анхдагч ийм мэдээлэл ил болж байгаа нь бол талархалтай л байгаа л да. Тэгэхээр улс төрийн нам гэдэг байгууллага бол одоо өөрчлөгдөх ийм цаг үе дээр ирж байна. Өмнө нь байсан намууд одоо өөрчлөгдөх ийм одоо гарцаагүй шинэ хууль хэрэгжиж байна. Сонгуулийн зардал өсөд байгаа учраас намыг хандивлагчдын хамааралд орох эрсдлийг бууруулахын тулд төрөөс зардлыг нь хуваалцаж байгаа гэж ойлгож болно. Оронд нь ил тод байхыг шаардна гэж тооцоолж байгаа юм. Энэ зохицуулалтаар 2025 онд Монгол Ардын нам 2.8 тэрбум төгрөг, ардчилсан нам 2.1 тэрбум төгрөг, хүн нам 993 сая төгрөг, үндэсний эвсэл 446 сая, иргэний зориг ногоон нам 455 сая, шинэ нам 312 сая, үнэн ба зөв нам 250 сая төгрөг, нийтдээ 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төсвөлжээ. Иргэний зориг ногоон намын хувьд бол санхүүжилт нэг 460 орчим сая байсан баха. Би яг нарийн тоог нь бол аваагүй байна. Манай ерөнхий нарийн бичгийн дарга тэрийг мэдчихэж байгаа. Тэгээд орох юм байна гэж ойлгосон. Тэгээд одоогор бол намын дансанд мөнгө ороогүй байгаа гэж ийм ойлголттой байгаа. Сонгуулийн ерөнхий ороо бол улс төрийн намуудын санхүүжилтэнд ингээд ямар хэмжээний тоо дүн байх уу, тэр статистик бүх үзүүлэлт юм хяналт аудит хийгээд ингээд сангийн яам руу явуулсан гэдэг ийм л мэдээлэлтэй. Улс төрийн намуудад төрөөс олгож байгаа санхүүжилтийг нэмэх хэсэг асуудлыг эрхчлүүдэд хөндөгдөх нь гарцаагүй юм. Гэхдээ хамгийн гол нь улс төрийн намд итгэх иргэдийн итгэл нэмэгдсэн хэсгийг харах хэрэгтэй. Түүнчлэн улс төрийн намууд дүрмээ баримталж байгаа хэсэг, намын гишүүд авилга албан тушаалын хэрэгт холбогдож байна уу, бодлого үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байгаа зэргийг харгалзан үзэх шаардлагатай гэдгийг судлаачид тодтогж байна.